Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна. Та бүхэндээ орой мэндийг хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх Солонгын орны нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфир төлөвлөгч Бат. Хөтлөгч Чанцал Дулам ажиллаж байна. За хоёулаа их өнөөдөр үрэх мэдээллийн товчийг танилцуулъя тийм. За өнөөдөр Солонгост бол битүүний өдөр байгаа. Тэгэхээр зам тээврийн талаар хэрэг бөглөрч байна, хаагуур яаж явахаар байна гэдэг мэдээллийн нэлрэн хүрэхээр бэлдсэн. За мөн коронавирусын алдрын тохиолдлын талаар мэдээллийг хүргэнэ. За онцлог хостын хувьд гэх юм бол Солонгос дахь монголчууд маань эдээгээ юугаар засж байна энэ талаар ярилцахаар бэлдсэн байна. За миний мэдээллийн хувьд гэх юм бол Солонгос хизээнээс барыг өөрсдийн орны бэлэг тэмдэг болгосон бэ гэсэн мэдээллийг хүргэнэ. За постын хувьд яг ийм үед би гэрээс сандаг нутгаа их сандгаа гэсэн постыг онцлох бол за видеоны 1992 онд Америкийн солонгосчууд зэвсэг барьж одоо өмнөний эсрэг бас тэмцэжсэн юм түүхийг бол та бүхэндээ хүргэх болно. За эхлээд цаагаар мэдээллийг хүргье. Чэжүүд 6 эмтэй, баг зэрэг үйлэрхэг, бусан 5 эмтэй цэлмэг байгаа юм байна. За яг одоо сүүлд нэмэх 1 хэмээн дулаан өнөөдөр өдөртөө нэмэх 5 шөндөө хасах 2 хэмээн хүүтэн за төр зүрийн бас баг зэрэг одоо хурд ундастай байгаа юм байна. За өргөжлүүлэн та бүхэнд аншийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан шир бүгд найрамд Солонгос улсын вон 2 төгрөг 35 мөнгө, бэлнээр авах нь 2.23, бэлэн бусаар авах нь 2.28, зарах нь 2.44-тэй байгаа юм байна. За вооны ханш мөн өнгөрсөн 7 хоногоос баг зэрэг бас буурсан харагдаж байна. Өнөөдөр асуулт байгаа уу байхгүй болов? За асуултын хувьд бол сая хэлсэн байгаа Солонгост бас битүүний өдөр болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ цагаан сартай холбогдуулаад хамгийн ойрхон 10 өдөр дараалж амрах боломжтой цагаан сар хэдэн он тохиох вэ гэж байгаа. Мэдээж яг бүх өдрүүд нь мэдээж яг энэ амралтын өдөр таарахгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол 7 хоног одоо даваа гараг ажлын өдөр таарад мегмар лавг за пөрүү гаргууд бол яг цагаан сар таарад тэгээд бас баасанд нь болохоор ёнчаа буюу амралтаа хэрэглээд ингээд нийтдээ урд хойдлох амралтын өдөр нь оруулал 10 өдөр амрах юм амралтын өдөр бол нэлээд хэдэн жилийн дараа болох юм байна. Энэ хэдэн онд вэ гэсэн юм асуулт байгаа. Хэдэн онд 10 өдөр дараалж амрах вэ л юм байна шүү дээ. За тэгэхээр хэдэн онд 10 өдөр дараалж амрах юм болоо. Энэ гэхдээ их хол харагдчих. За тэгэхээр нэвтрүүлгийн сонь сайхан хаваалцдаг байгаа. Ингээд сонсогч нар маань бол сайхан битүүлж эхэлсэн байгаа. Ер нь нүүдэлч монголчууд гөрөө Солонгос монголчуудын групп дээр харсан чинь аль хэдийн эдээгээ зассан буузааж игнэ эдцгээж хэлээ. Угаасаа цаг маань ч гэсэн яг битүүлэх цаг болцсон байна шүү дээ, тийм. Тэгэхээр сонь сайхан хаваалцаараа чимбахаар сонь сайхан юу вэ? За миний хувьд гэх юм бол сая энэ ч одоо 2 хоног амраал 2 хоног ажиллаа гэж бид нэр өнгөрсөн 7 хоногт ярьжсэн тийм. Яг дундуур 7 хоногийн дундуур Монголд маань болохоор баг зэрэг зөрүүтэй шинэлэхэд бол маргааш битүүн болж таарж байгаа. Тэгэхээр өнгөрсөн амралтын өдрөөр сая бас 2 хоног нэгэн дээр нь бол ямар ч байсан уул гарсан. Тэгээ миний зүгээр ажигласан зөвлөлөөр яг Солонгосоос ирээд тийм хүмүүстэй хамт тоол руу гарсан л да гадаад төгсөгчтэй нэгдсэн зөвлөлгээд тэгээд миний хувьд гэсэн чинь хотл хувцс за тэр бэлтгэл юмнууд ер нь маш багатай байдаг юм байна л. Ажил руугаа ирэхэд чинь би нэг арзар уултай готл байхгүй зүгээр л батин өмсөд наачаас очиж ирээд идэг. Тэгээд уул гаргахсан чинь тийм хугацаа байхгүй. Хүмүүсийн зургийг харсан чинь ингээл дандаа нэг уулын тийм North Face Mess гэдэг юм ийм хүрдэг. За тэгэл яг арзар готл. За дээр нь бол уулраас тийм өвөл гаргаж хадаас хэрэгтэй байдаг юм байна. Тайг хэрэгтэй байдаг юм байна. Тиймэрхүү юмнууд байхгүй л явсан. Гэхдээ яг ерөөхдөө хүмүүсээс нэг илүү хадаасын аваад хэрэглээд тийм байдлаар нь богд уулынхаа зүүн хэсэг рүү одоо тэнгэр хат гэсэн баха. Тийшээ нэг амралтын өдөр гарсан. Яг тэгэхээр бас гоё юм байлээ л да. Амралтын өдөр тэгэхгүй бол дан хөвтөд өнгөрөөчхөр хоол идлээ гэсэн таргалж байгаа бол санаа зовоод. Өнгөрүүлээд иддэг байсан ба. Ер нь бол их кино үзэж өнгөрүүлэх дуртай л да. Тэгээ энэ удаа энэ өглөөдөө уул гараад явах юм бол амралтын өдөр их сайхан үлцэн хэсэг нь сэтгэл амар юм идэж уусан ч гэсэн сэтгэл амар байх юм байна гэж надад санагдсан. Би тэгсэн чинь ууланд гарахаар зүгээр ууланд гараад бууж би удаан явдаг хгүй угаасаа. Тэг бууж ирээл тэгэл ядраа нөө салхин цохилдог ш. Тэгэл гэртээ очивол унтаал амралтын өдөр зүгээр ууланд гараад унтаал дуусч тийм айгүйсэн. Та бол үдээс хойшноос ажил амжуулсан юм ш тийм. Тийм яг ер нь зүгээр ямар сэтгэл их амар юм байна гэдэг тийм мэдрэмжийг бол авсан шүү. За чиний сонь сайхан тэгээд
Миний цохин сайхан гэх юм бол хагас өдөр яг гоё амарч таарсан. Тэгээд найзтайгаа уулзаад кофе уугаад бас гоё хідэн сонирхолтой ном хараад тэгээд амралтын өдөр ном бас судалдаж авсан. Нөгөө Солонгосоос маань сонсогч ном зардаг гэсэн чинь тэр номоо очиж аваад уншаад шүн уншаад бүтээсэн өдөр болохоор яг нөгөө бидалтуудаа хийх хэрэгтэйсэн болохоор манай ангийн хөрхөн охин тусалсан байгаа манай радиог сонсож байгаа баярлаа. Тэгээ ер нь хичээлтэй холбоотой биш нөгөө дизайнераар сурж байгаа ш. Тэгэхээр тэнтэй холбоотой баах юмуд авсан. Гэхдээ одоо ер нь гадуур юм хум тасарсан. Будаг асуухаар хавраас ирнэ. Тэгэхээр ч одоо хавар хизээ болох юм. Хавар 2 хоноод л хавраас шүү дээ. Гэтэ одоо яг нь дулаарч байгаа л да. Гэтэ бас яг арай болоог өнө л гэсэн үг шүү. Тэгэхээр бас юмнуудаа худалдаж аваа хизээ орж ирэх юм бол хурдан юмнууд маань орж ирээсэ гэд ер нь цагаан сар юм худалдаж авахд ч гэсэндээ юмнууд дууссан гэж яригдаад лээ. За сонсогч маань нэг чаргал тоо хөтлөгчд найруулагч болон сонсогч найз нартай шинэхэн 7 хоногийн мэндэ гэсэн маань Бадрал ми Америк дээрэм тонол болох үед өөрийгөө хамгаалах зэвсэг бол буу гэж бичсэн байна. За мөн төрөөдрөө сонсогч маань орой мэндийг хүргэсэн байна. Гадаа төмөрөдөр сонсогч манаас орой мэндийг хүргэжээ. Ингээд сүвчмэг сонсогч маань орой мэнд гурваа дэлгүүр хахаас өмнө гэртээ хэрэгтэй жаах юм аваад явж байна гэсэн байна. За мөн сараа өнчөдөр сонсогч маань орой мэндээ гэсэн шүү. За ингээд бүгдэнд нь орой мэндийг хүргэе. Ингээд хамгийн ихний мэдээлэл танилцуулаад эхлэе. Зөрөөдөр бүгдээр Солонгос улсад коронавирусын халдварын 17085 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Миний ихний онцлог мэдээлэл гэх юм бол цагаан сар. За өнөөдөр бол Солонгос битүүн болж байгаа. Тэгэхээр битүүний өдөр хэрхэн тэ зам тээвэр ер нь бүглэрч гэнэ үү? Хэр их хугацаа зарцуулж байна. Яг л бид нартай адилхан Солонгос ч гэсэндээ аав ээж дээр очиж зологдог. Тэгэхээр битүүнээс эхлээл ер нь бол ингээл өглөөс эхлээл нэлээд зам бол бүглэрч эхэлдэг байгаа. За тэгээ өнөөдөр мэдээллийг харсан чинь сүүлээс бусаан хүрэхэд 4 цаг 30 минутыг зарцуулж байна. Өнөөдөр оройны 7 цагийн байдлаар урьдчилсан байдлаараас мэдээлэл гаргасан байсан. За сүүлээс Ганжуу руу явхад 3 цаг 20 минут, за сүүлээс Кангран руу явхад бол 2 цаг 40 минутыг зарцуулж байна гэсэн байна. За тэгээд мөн маргааш өглөө болон орой ер нь бол маргааш бүтэн өдөржингөө маш их бүглэрэлтэй байна гэсэн юм. Гэхдээ энэ бол угаасаа ойлгомжтой. Шиний нэгний өглөө бол хаасайгүй бүглэрэлтэй байдаг. Гэхдээ хизээ бас тийм бүглэрэл нь арай багасах вэ гэхээр өнөөдрийн хувьд бол оройны өнөөдөр өдрийн 12 цагаас 1 цагийн хооронд бол нэлээд айхтар бүглэрсэн юм байна. Бүх зам тээврүүд бол ер нь. За тэгээ өдөөс хойш 4-5 цагийн үед хотоос гарах хөдөлгөөн бол арай гайгүй болсон. Гэхдээ хот руу эргээд орох хөдөлгөөн бол 4-5 цагийн үед бас нэмэгдээд. За тэгээ 8-9 цагийн үед бол нэлээд айхтар бүглэрч эхэлнэ гэсэн. За тэгээд Солонгост маргааш бол өглөөрөөс эхлээд орой нэлээд бүглэрэлтэй байна. Тэгэхээр одоо гарах гэж байгаа хүмүүс мөн бол саяны хэлсэн тий цагууд дээр жишээлбэл өнөөдөр бол нэг 12-оос 1-ийн хооронд аягүй бүглэрэлтэй байж өдөөс хойш арай гайгүй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр маргааш өглөө бол өглөө орой нэлээд бүглэрэлтэй өдөр бол арай гайгүй болж магадгүй. Гэхдээ нөө урьдчилсан байдлаар гэдэг маань тухай цаг үедээ гарч байгаа мэдээлэл учраас маргаашийн мэдээлэл бас дахиад нэг нээвэрч байд юм уу даамж байд мэдээллийн сайтаас ороод манайхан ч уг нэг урт амралтай үедээ хотоос тэ сөвөл байдаг бол жишээлбэл өөр газар руу очиж амралтаа бас өнгөрүүлдэг шүү дээ. Тэгэхээр тэдгээр хүмүүс сонсогчдын маань хувьд бас явахдаа хаагур явах уу яах уу тэ хэр бүглэрэлтэй байна гэдэг мэдээллийг харах хэрэгтэй болов. За тэгэхээр сүүлээс бусаа 4 цаг 30 минут гэдэг бол бас харьцангуй яг стандарт л харагдаж байна. Тэгэхээр 5 өдөр хаа өнгөрсөн 5 өдөр мэдээ харж байхад яг сар шинийн хамгийн ачаалттай үед нь болохоор одоо өнгөрсөн 5 өдрийн орой тийм хүмүүс гарч эхэлдэг хагасаа өдрөө. За тэгээ шинийн 2-нд нь бас маш их боцох хөдөлгөөн бол их төвчрэлтэй байдаг гэж харагдаж байсан. Тэгээд ойролцоогоор би тэгээд нарийн дүнгийн сонсох нь 5,400,000 орчим гэсэн баха машинууд замын хөдөлгөөндөөс орох ийм төлөвлөгөөтэй байна. Ер нь иймэрхүү дүнтэй байна гэжсэн. Өнгөрсөн жилээс замын хөдөлгөөнд оролцож байгаа машины тоо 11%-аар бас их байна гэсэн. Тэгэхээр өнгөрсөн жилийг бодоход одоо Солонгост монголчууд гэх чинь Солонгост байгаа Солонгос хүмүүс тийм Солонгосчууд бол энэ хөдөлгөөн бол илүү их байх нь өнгөрсөн жил бол илүү гэртэй байсан бол энэ жилийн хувьд бас 11%-аар бол илүү хөдөө орнуудад аав ээж дээр очиж залгаж байна гэж харж болохоор юм байна. Та жишээлбэл Солонгост цагаан сараар ийшээ тийшээ явахаар хэр их бүглэрдэг гэсэн гайгүй байсан. Ер нь ийшээ явж тэмдэглэдэг байсан уу? Юу шиг. За мухай зүрх гэж чон бороноор гэдэг шиг харахгүй. Зүрэг цагаан сарын үеэр ийш тийшээ явж амархаар одоо юм үзэхэр их гоё байдаг ч ягаад гэвэл сөвлөр их сул хөлөдлгөн бол багтаа метронд ганцаараа хүртэл яваад байхгүй болчихдээ шүү. Тэгээ суугаад явж байгаа хүмүүсийн ийш тийшээ найзууд дээр очлаа гэдээ явж байгаа хүмүүсийг харахаар ер нь дандаа тийм гадаад хүмүүс байгаад идэг. Солонгосчууд бол өөрсдөө яг гараад явцдаг. Тэгэхээр би яг тэр үеийг ашиглаад тэгээ сөвлөөр явах их дуртай. Тийм, ер нь яг тухайн үед бол төв хэсгээр одоо сөвлд бол угаасаа хөнгө болчтой юм билээ. Метронд ч гэсэн харьцангуй бага. Гэхдээ битүүний өдөр бол
би метронд сууж чад нэлээд хүнтэй ихтэй байж байгаа. Шиний нэг нь болонгууд хүмүүс мэдгүй хаашаа чи малга болчдөг. Тэгэхээр нэр яг сөүлд магадгүй чи юу гэж бодож байгаа юм бол коронавиг дэгдэлтэй үед бол бүгдээрээ гэр бүлийнхэн дээр очсон. Тэгэхээр манайхан гарахад бол гайгүй юм байна те. За үргэлжлүүлэн чимаах ямар мэдээлэл сонгосон байгаа. За миний мэдээллийн хувьд солонгосчууд ер нь энэ бар гэдэг амтныг бас илүү их эрхмэлдэг, бэлэг тэмдэгэ болгодог. Тэгээ яг энэ барыг бас өөртөө хизээнээс эхэлж одоо бэлэг тэмдэг ингэж ойр дотны амтан болсон юм болоо гэж бас юм мэдэн дээр бол гарч байгаа. Одоо бас энэ бартай холбоотой юм үзэгслэн үзэх боломжийг бол 3 сарын 1 хүртэл олгосон байгаа юм байна. За тэгээд энэ солонгосын одоо бар тэмдэг бэлэг тэмдэг болсон талаар энэ жишээ нь үзэгслэн дээр харж байхад их дээр үед гэх юм бол барын одоо энэ ялангуяа баярын үеэр гэсэн үг те цагаан сарын үеэр барын дүрстэй дарцаг туг талбайг бол гэрийнхэн гадаа үлгдэг наадаг ийм бас уламжлал бол байсан юм байна. За тэгээд өшөө дээр үед одоо бартай холбоотой баримтууд гэх юм бол солонгосын бас үлгэр домогт барын тухай түгээмэл гардаг юм байна л да. Бар болон шаазгайг илүү их сайн мэдээд уулгадаг. За муу мухагаас сэргийлдэг гэж бас үлгэр дээр дурддагддаг юм байна домог дээр. Тэгээд иймэрхүү байдлаар бар бол одоо ойрхон яваад ирсэн. Энэс хоош гэх юм бол солонгос улсын өөрөө газрын одоо зураг байгаа шүү дээ хэлбэр. Тэрийг японочууд болохоор жишээ нэг дардлын үед болохоор нэг юм одоо айж эцэн тийм туулай шиг хэлбэртэй гэж хэлжсэн юм байна л да. Тухайн үед мэдээж японочдын эсрэг бол тэмцэжсэн гэдэг утгаараа өөрсдийнх нь газар энэ зургийг барын хэлбэртэйгээр ингэж анх бас зурж гаргаж ирсэн. Тэгээд тэр аман яриаг нь бол дарж те илүү зоримог илүү одоо шийдмэг гэдэг энэ барын дүрсийг бол илүү их тэгж өөрсдийн бэлэг тэмдэг бас болгож эхэлсэн гэж бол энэ дээр дурдсан байна. За мөн сүүл бидний бас харах юм бол олимп болсон байгаа тийм 88 оны олимп 2018 онд болсон өвлийн олимп байгаа. Энэ дээр бас одоо чихмэл тоглоомнууд байдаг тийм тэнд донд бол барын юм дүрсийг бол оруулж өгсөн гэж байгаа. За мөн Токиогийн олимпиад өрсөлдөхтөө бас тэр барийнхаа хэлбэрийг оруулж өгсөн гэдэг. Ялангуяа одоо солонгосын хөлбөмбөгийн шгшээ багийнхан өөрсдөө барын зурагтай тийм юм байдаг. Үндэсний шгшээ багийнхан логон дээр тэгэхээр энэ барыг бол нэлээд иймэрхүү олон байдлаар бол ингэж өөртөө ашиглаж ирсэн. Хамгийн гол муу мухагаас бас дарах, сэргийлэх. За манай зарим нь утгаараа одоо уулын сахиус гэж ярьдаг шүү дээ. Тэрүүн шиг солонгосчууд бас уулын бурхан, одоо уулын сахиусгийг бас бараар төлөөлдөг гэж бас энэ дээр хэлсэн байлаа. Солонгосчууд ч угаасаа бар яг одоо ингээ бар жил гарч илаа гэхээр би өдөр нэг энтэй холбоотой биш байсан юм а. Зүгээр л доо цагаан сартай холбоотой юм бичлэг харсан чинь бар жил гарч байна. Тэгэхээр манай улс чи юугээр илэрхийлэх гэдэг лээ. Манай улсын жил болох нэ хөгжиж дэвшгнэ гэсэн тиймэрхүү сэтгэлүүд бас нэлээ харагдчихсан. Тэгээ бар жилтэй холбоотой юмнууд аяг хөйд юм билээ шүү дээ. Солонгосчууд үзэхээр те хаасайгу тэгээ тэр нь ингээд өөр өөрсдийн гэсэн утгатай тэр сүүл тэр олимп дээр ч гэсэндээ би тэгтээ утгыг нь одоо мартчихаж энэ жихмэл тоглоом тэр нь бас нэг юм тодорхой утгатай байсан. Тэгээ канон дээр ч гэсэн нь бол энэ бартай холбоотой тиймэрхүү хэсгүүд бол нэлээх гардаг тэгээ бартай тулалдж байгаа ч гэдэг юм. Тэгээд сугдаам гэдэг бас эдний зүүр үгэн гэдэг чинь манайхаар бол одоо чинь чөтгөрийг дурсахаар чөтгөр гараад ирнэ гэж ярьдаг шиг солонгосчууд болохоор барыг дурсах юм бол ирнэ гэдэг тийм бас сугдаам байгаад байдаг. Чөтгөрийг дурсахаар чөтгөр гарч ирнэ гэж ярьдаг лөө тий. Яг нэг бид нэр муу хүнийг дурсахаар гэдэг шиг чөтгөрийг дурсахаар одоо хүрээд ирдэг. Яг чамайг дурсчихсан чинь гараад ирлээ гэж агуулгаар хэлдэг шүү дээ. Солонгос болохоор тэрийг одоо барыг дурсах юм бол ирнэ гэдэг нэг тийм байдлаар бас хэлдэг байгаа. Тий, дуу бас гэдэг чинь пом нэрийн ундаа гэдэг пом гэж хэлээд байдаг шүү тий. Тий, дээр нь яг нөгөө уламжлалт юм юу гэдэг шүү дээ. Дуулахаараа тэр бас айгүй сонирхолтой юм байлаа. Бартай холбоотой тийм дуунууд бас их байд юм бэл ч тий. Тэгээ энэ жилиг бол бас түрүүний чиний хэлдэгтэй адилхан одоо энэ барын архираа шиг барын одоо энэ байгаа байдал шиг юм өөрсөнд нь нүрэглээ шиг тийм иймэрхүү байдлаар их сайн жил ирж байгаа. Одоо солонгосын тухай их цуурайт үлсэн ийм жил ирэх баха гэж бас мэдээний төгсгөлд бол урдж илээ. За сонсогч Ганаа Төмөр өдөр маань гадуур юм бариад явж байхад эфир эхлэхээр гудамжны сандал хайдгүй. Юмаа тавьж байгаа тухлан даа гэнэ ямар хөөрхийн нэвтрүүлгийн маань үзгээд юмаа тавиад бол бичдэг байна. Сонготой бичдэг байна шүү дээ тий. За тэгмүн будка төмөрөө отхон бөвөө бэх очор төрөө сарай мэндийг хүргэсэн байна. За тэг үргэлжлүүлэн дараагийн пост хүргэе тий. За постны хувьд бол нүүдэлчин монголчууд групп дээрээс би пост онцлсан байгаа. Гэрэлт ертөнц гэдэг интернет хэрэглэгч оруулсан байна. Хүний нутагт ганцаараа 4 жил амьдрахдаа нэг ч удаа цагаан сар хийж үдсэнгүй. Энэ жил ганцаараа ч гэсэн ядаж байгаа зүйлээрээ өөртөө гэлс тавгаад садавлаа. Цагаан сараар байнга л ажилласаар байгаа таарах юм да. Хээ. Та бүхэн сайхан шилээрээ зургуудаа хавалцарай гэсэн байна. За тэгээд тавгийн идэгээ юугаар зассан байна ээ. Тэгээ өдөр энийг хараад агүй хөөрхөн ёстой жоохон байгаа зүйлээр. Гэтэ бүр үнэхээр би зургийг харчаад яг хэвийн бомб байна гэж харсан. Тэгээ ороод харсан чинь ийм яг хими бовтой ажиллах те гурлан юу
жигнэмэг дээр нь ингээд шоколадан бас юу тавьсан. Тэгээд тэр цагаан юу харагдаад тах шүүс шүү дээ. Үзэн бас тавьцсан харагдчихсэн. Тэгэхээр хүмүүс яг байгаа газартаа өөрийнхөө те идээгээ бас засгааж जैन. За тэгээд доор нь болохоор 88 сэтгэлээсэн. Дийлийнх нь бас ганцаараа байгаа хүмүүс маань идээгээ зассан байна. Зарим нь би ингэж зассан, ийм хэвийн бов хийсэн, гэртээ хийсэн гэх мэтчлэн хуваалцсан байлаа. Тэгэхээр сонсогч нар маань ч гэсэн өөрсдийнхөө байгаа улсдаа тэгээ идээгээ хэрхэн яаж засж байна гэдэг талаар сэтгэл үлдээгээрэй. За тэгээд жишээ нь төрс өдөр болоход ингээд торт авч амжаагүй ч юм баярлж амжаагүй хүмүүс чинь нэг чокопе гэж хөөрхөн бөөрхөлж үрж байгаа. Дээр нь ганц лаа тавиад бас оролцсон тиймэрхүү зургийг харагдчихсан. За мөн сөөжүний шилээр ингээд одоо шинэ жилийн юм гацуур хийчихсэн байхыг бас харж байсан. Цагаан сарын иймэрхүү харин одоо орлуулж хийснийг бол нэг харж байсан сараанд орохгүй байгаа. Энэ нь үед бас их гоё хэлбэртэйгээр засаад дундуур нь бас тэр цагаан одоо үзэн өснө. Тий. Орлуулж хийгээд яг нэг хэвийн бов засчихсан юм шиг бол хийсэн байна. Гэтэ энэ жилийн үед нь харж байхад солонгос руу хийм боо маш ихээр бас ачигдж байгаа. Тиймэрхүү бичлэг нэ зураг харагдчихсан. Тэгэхээр энэ жил бол хэрвээ Монгол 5-наас яг зөрөөд засъя гэсэн бол бас хийм бов их илбэг байсан болов уу гэж бодогдож байна. Дээр сураа сонсогч маань бичсэн байсан шүү дээ. Хийм бовстай алалцж байгаа Монгол 5 дээрээс авлаа гэдэг. Тэгэхээр айгүй хурдан л дуусна л да угаасаа цагаасар болж байгаа учраас. Гэтэ энэ дээр би онцлох гэдэг зүйл нь юу гэхээр бас нэг ганцаараа байгаа гэж байна шүү дээ. Ганцаараа байгаа тохиолдолд нэг идээ засахгүйгээр цомхон тэмдэглэждэг шүү дээ. Би өөрийгөө санахаар цагаан сараар бас манай найз байсан л да. Гэтэ цагаан сарын үеэр бол манай найз ажиллаж исэн. Тэгээ би гэртээ ганцаараа найздаа хэдэн бууз яг нэг бууз идэхгүй бол бүр яг цагаан сар байгаа юм шиг мэдрэмж болж байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй. Тэр нэг оройн бууз аваад нэг тиймэрхүү цомхон байдлаар ганцаараа байгаа хүмүүс төлхөө тэгж тэмдэглэдэг. Гэхдээ яалтчгүй нэг тавгийн идээ те засмаар санагддаг. Манай бас нэг цуг ажилдаг байсан нэг ихч Монгол ихчлээ. Тэр ихч болохоор цагаан сараа тэр нэг түрүүний ярьсан те чикапегээр засчаад айгүй хөөрхөн. Тэгээд дундуур нь бас юм хийцэн. Тэгээд хэдэн ааруул бас Монголоос авчихсан. Тэгээд айгүй хөөрхөн зураг дараа тухайн үед интернет фэйсбүүкт оруулсан. Яаж хийж байгаад идээгээ заслаа гэд. Тэгээд намайг дараа ярьж мэд идээнээс авсан. Тэгээд айгүй хөөрхөн. Тэгэхээр бүгдээр бас өөр өөрсдийнхөө засаж байгаа баг. Би хэлний бэлтгэлд байхад яг өмнө гэрээгээр хот бол найзуудтайгаа нөгөө тэр хавьтай байдаг арай ах хүн дээр очиод тэрчээ их гоё ингээд бүр хэвийн бов засчихсан. Тэгээд одоо дээл хүмүүс ч гэсэн яг л Монголд байгаа юм шиг тиймэрхүү байдлаар тэмдэглэлтэй. Ер нь цугларчдаг байсан л да. Тэгээд хэлний бэлтгэл очиход арай өөрөө ганцаараа ингээд зайдуу ирчихсэн байгаа шүү дээ. Тэгээ бодсон чи яг хэлний бэлтгэлийн чи наваг бодоход манай ангийнх одоо тэр цуг сурч байсан нэг сургуулийнхан гэх юм бол арай дүүг байгаад байсан. Ягаад гэвэл би чи нэг хэдэн жил ажиллаж байгаа. Тэгээд бэлтгэл хэлний бэлтгэл орсон. Тэгээ бодож байгаа за бас нэг тэр өмнөх ах нараас жишээ авч байхгүй. Арай ингэж юм засах хэрэгтэй болоо гэж нэг бууз хийгээд салаад хийгээд тэгээ нөгөө үеийг ураад нэг дуурч яасан 2011 онд байсан баха. Тэгэхэд нэг сар шиг нэмдэглэжсэн. Тэрнээс хойш юм бол яг тэгж эхний жил дээр нь тэгж ач холбогдчихвол тэрнээс хойш найзуудтайгаа хүндээ энэ төр ороод зүгээр ууж идэж юм уу тиймэрхүү байдлаар өнгөрөөж байсан. Мөрөө гаргадаг юм баг. Солонгос тахта гаргаж ирсэн 10 жил. За тэр чинь бас их юутай юм байлээ. Ярих юмтай. Яаж гаргаж ирсэн? Би MJL радиохан бас 10 ором гэдэг нэвтрүүлэг хийдэг байсан. Тэгээд яг одоо Монгол 5-наас ингээ Орос 5 явах хооронд гэх юм уу Үүрийн банкны эсрэг талд байдаг шүү. Тэнд Монголын одоо бас гандан тэгчлийн хэдийн нэг салбар тийм байдаг юм байлээ. Тэнд нь очиж үзэл ламаас яг лам хүнээс ингээд юу яриа авч исэн. Тэгээ гол нь хүний нутагт мөрөө гаргадаггүй гэдэг тийм үг байгаад байдаг шүү дээ. Тэр үннөө удлаа юу гэдээ асууж исэн. Гэхдээ ер нь бэлгэлээрээ болно. Яг ер нь бол гаргадаггүй гэсэн тиймэрхүү хариулт өгч исэн санагдаж байна. Тэгээд би ер нь бол гадаадд байхад бол мөрөө гаргаж байгаагүй. Тиймэрхүү юу сонсоо. Би тухайн хэлсэн хариултыг бүрэн дөрөв санахгүй. Гэхдээ ер нь бол нэг тэгж гаргадгүй гэдэг тал руугаа л байсан санагдаад байна. Тийм үү. Тэгсэн чинь би санд 2017 бол 18 оны үед ч бас яг цагаан сараар гэсэн чинь мөрөө гарах гэсэн. Тэг мөрөө одоо саа хамаагүй гаргачих болохгүй байх гэд. Тэгсэн чинь нэг хүн фэйсбүүк дээр оруулсан байсан. Ядаж Монгол 5-ныхаа урд очоо гаргая да Монгол 5 ч бас Монголынх гэдэг нэг тиймэрхүү утгатай бичсэн. Тэгээд тэрний урд мөрөө гаргаж байгаа ч гэлөө гаргаж илүү нэг тиймэрхүү бичсэн байсан. Тэгээд сая бодоодсэн чинь нэрээ манайхан өөрсдөө амьдарч байгаа ustaа мөрөө гаргаж байгаа болоо яаж байгаа болоо гэж бодлоо шүү дээ. За миний постын хувьд бас яг энэ сэдв бол үргэлжлэл явахаар ийм пост байна. TP King Style гэдэг нэртэй нэг өдөр юм гэж бичсэн байна. Яг ийм үед би гэрээ сандаг, нутгаа их сандгаа, жаахан л амраад, жаахан чөлөө зав гараад ирэхээр өөрөө ирэхгүй гэр орноо, гэр бүлээ, үр хүүхдүүд хань ижлээ сандгаа. Монголын томоохон баярууд болж уур амьсгал сайхан болоод хүн бүхэн гэр гэртээ ах дүү хамаатансад найз нөхдүүдээ баярлаж байхад би л яагаад энд байгаа юм бол доо гэж боддог. Зорилго минь том шүү дээ, чадах гэж би ирсэн шүү дээ гэж өөртөө хэлдэг боловч дотор хүмүүс надад чи тэрнтэйгээ байхгүй, тэднийхээ дэргэд байх ёстой үедээ байхгүй гэд бол ингэж бол дотор хүн нь бол хэлдэг юм байна. За тэгээд
алс байсан цаг хугацаанд иргэд чиний зорилго яг үнэндээ хажууд нь юуж биш шүү дээ гэж өөрийгөө зөөлрүүлдэг. Дотор хүний минь эсвэл өөрийн минь зорилгын минь аль нэг нь үнэн хэлж би мэдэхгүй чадахгүй. Та нар ч гэсэн та нарт ч бас ижил байгаасай. Зовлон жаргалны хүмүүсийн дунд оршиход ганцаар л нэн алс ажээ. Зовлон жаргалны хүмүүсийн дунд оршиход ганцаар л дэргэд ажээ гэсэн байна. Тэгээд Европын Сэпог мани батсеё гэдээ бас бичсэн байна. Тэгээд гадаад удаад ирэхээр одоо яг гэртээ байх хэрэгтэй юм уу тий? Би Монголд очсон хайртай хүмүүсийн дэргэд байх хэрэгтэй юм уу? Эсвэл зорилгоо бодоод ингээ байж байгаа зүг гэдгээр дээр бол нэлээд юм зөрчилдөө үүсэх. Одоо өөрийнх нь л дотор хүнтэйгээ яриад байгаа тэр бодол шүү дээ тий? Тийм байна. Тэр яг эхлээд яг ийм үед гэрээс хандаг, нутгаа сандаг гэж байгаа шүү дээ. Тэгээд бодоод үзсэн чинь хүмүүс яг ингээ гадаадад байхаараа саадах мэгтэй гэх юм уу. Угаасаа хүн ингээ зүгээр сухаар гэрээ санан, нутгаа санан тий Монголынхаа бүх зүйлийг санана штэ. Тэгээ ингээ өдөржингөө ажиллаад өдөржингөө хичээлтэй байгаа л сураал за тэгээ хажуугаар нь ажиллаач гэдэг ингээ явахаар нэг тийм айхтар санахгүй. Гэхдээ нэг орой яг ганцаараа хүн ганцаараа явахаар санаад байдаг штэ. Орой нэг метро сүүлийн метронд сууж явахдаа ч юм уу эсвэл яг саяны хэлсэн цагаан сар шинжлэлээр бол бас арай гайгүй. Шинжилчээр солонгос гайгүй тэмдэглэждэг штэ. Тэгээ ядчих солонгосын цагаан сар чи яагаад чи манахаас дандаа зөрүү. Намайг бас яг 2017 18 онд байхад солонгосын цагаан сар чи бараг 3-4 өдрийн өмнө төрлөө болчлоо яачлаа. Тэгээ яг манай эд цагаан сар Монголд гоё ингээд чиний нэгэн болоод өглөө золголт хийгээл явж байгаа чинь солонгост эд ажлын өдөр тэгэхээр нөө ямар ч наастар байхгүй тэгэл гэр бүлийнхнийгээ хараал ингээд санаа тэгэхээр нэг жилийн яг амрах юм баярын үеэр бол яалтчгүй гэр ихнийг айгу санд шүү дээ. Тэгээд цагаан сарын баяр чи өөрөө нэг үндэсний хувцас өмсдөг тэр бас нэг баярын уур амьсгал оруулах тий. За дээр нь яг бөөндөө цугларддаг гэд бусад баяруудаас одоо наадам гэхэд бол харьцангуй бас гэж яг бөхөө үзэх ч юм уу нэг тиймэрхүү зүйл нь илүү онцлог боловч цагаан сарын үед яг Монгол руугаа залхахад хүмүүс дээлээ хүмүүс зоглогж байна. За тэгээ хамаатан саднууд ирчихсэн байна. Тэгэнгүүт нэг хамгийн бараг тэр юу нөлөөлөх тал дээр хамгийн их нөлөөлдөг гэж магадгүй санагдаад байна. Ялангуяа одоо өглөө уцаа мөрөө гаргана гэж яддаг тий. Тэгэхэд яг ажил руугаа явах болж таардаг ч юм уу. Тэгэхээр ер нь одоо бодгоор ч гараал нэг жоохон эвгүй байгаад байдаг шүү дээ. Төрсөөдөр ч гэдэг юм уу, за шинжилж гэдэг юм уу, бос зүйлүүд бол харьцангуй арай мэдэгдэх нь багаар өнгөрчдөг. Ягаад гэвэл нэг цагийн өмнө шинжил гэлэхэд найзуудтайгаа нэг жоохон баярлаад ч юм уу тий. Цагаан сарын хувьд нэг тиймэрхүү ёс заншил нь ихтэй байдаг юм өмсдөг хувцаснасаа эхлээд нэлээд тийм нөлөө мэдрэмж байдаг шүү. Би бүр цагаан сараар гэрээ санаад уртын дуу сонсоод би ерөөсөө нэг сонсдог байхгүй. Тэгээ нэг цагаан сарын шинийг нэг ингээл нэг дуу яваад байдаг шүү дээ. Тэрийг бүр интернетээс YouTube-ээс хайж байгаа метронд өсөө өглөө сонсоод хам мөрний ирэг дээр яг нэг дээгүүр явж байхдаа гол мол руу ширтцээ амар ямар заяа. Тэгж ямарч ийсэн юм байна. За мөнх гэрээ сонсогч маань өрөмцөр бичээнээр засдаг байсан хідэн бууз хийгээл хийсэн ганцаараа идэндээ гэсэн маш бас ганцаараа битүүлж байгаа сонсогч нар маань байгаа. За тэгээ шинийн нэгэнд бол бас ажилттай хүмүүс маань ганцаараа бас шинийг авахт хүмүүс ч бас байгаа бах тийм. За мөнх төр бас хэсэг зуурын хэдхэн хоногийн асуудал юм да. Зорилготой хүрээд гэр бүлтэйгээ алдсан цаг хугацаагаа илүү жаргалтайгаар хамт өнгөрүүлнэ гэж тайлбарладаг даа гэсэн юм байна. Магадгүй н алдсан цаг хугацаагаа илүү жаргалтай өнгөрүүлэх гэдэг бас айхтаргүй шүү. Бодоод хахад эргээд ирчихээр нэг за өмнө ийм байж чадаагүй гэдэг илүү их одоо анзаараагүй зүйлээ анзаараад эсвэл настай хүмүүстэйгээ ч гэсэн илүү уулзах гэдэг ч юм уу гэр бүлтэйгээ цагийг илүү үр дүндээ өнгөрүүлэх гэдэг иймэрхүү бидний бас нэг алдагдсан боломжийн өртөг гэдэг шиг тэр алдагдсан зүйлээ нөхөх гээд байдаг тийм зүйл бас сайхан л байдаг юм шиг санагддаг. За тэгэхээр үргэлжлүүлээ хоёлаа бичлэгээ танилцуулъя. Тэгээ өнөөдрийн бичлэг маань бас айгүй сонирхолтой бичлэг байсан. За тэгэхээр манайхан энэ асуултан дээр ерөөсө хариулт орж ирээгүй нөө. Одоо тийм байна, орж ирээгүй. 10 өдөр дараалж амрах боломжтой цагаан сар хэдэн онд тохиох вэ гэсэн асуултыг та бүхнээс мөн асуусан байгаа шүү. Тэгээд дундуур нь хэрвээ зөв хариулт орж ирэх юм бол алгад ташлаар бас та бүхэндээ баяр хүргье. За энэ хэдэн онд те 10 хоног дараалан Солонгост амрах вэ? Оныг бичиж таах байгаа. Жишээ шүү 2023 онд 10 хоног. Яагаад тэгэхээр солонгос чинь ингэдэг шүү дээ. Ер нь бусад улсад ч гэсэн нэгдэг баг. Тухайн одоо жил эхэллээ он гарлаа шууд за энэ жил ерөөсөө цуурч амрах өдөр за энэ онд 10 хоног амрах юм байна гэх юм бол хүмүүс наан төлөвлөө за энэ 10 хоног амрахтаа ийшээ аяллаар явна тийшээ явна гэх юм чинь солонгост бол тэгдэм байлээ хүмүүс. Тэгэхээр яалтчгүй бас хүмүүсийн нэлээ анхаарлыг татдаг гэх юм үү. 10 хоног цуурч амарна гэдэг чинь баг ер нь түүхэнд айгүй ховорхон тохиолдсон шүү дээ. Тийм. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээд бас их сонирхолтой бичлэг байгаа. Ер нь зүгээр энгийнээр тайлбарлах юм бол одоо солонгост монголчууд жишээ нь одоо нэгдээд тий яг өөрсдийгөө хамгаалах юм иймэрхүү зүйлэл одоо яг одоо Америкт байсан солонгос хүмүүсийн хувьд бол тохиолдсон юм байна. Тэгээ энэ үйл явдал юунаас бас эхлэлтэй вэ гэдгээс одоо Америкт байгаа солонгосууд бол өөрсдөө хамгаалах зэвсэг барьж боссон байгаа. Тэгэхээр энэ нь болохоор 91 оны 3 сарын 3-нд Лос Анжелес хотод одоо 1989
87 оны ихүнд Pony XL гэдэг ийм машиныг 25 настай хар арьстай ийм Rodney King гэдэг хүн бол одоо жолоодож яваад замын хөдөлгөөний дүрм зөрчөөд энээсээ болоод мөн одоо цагаан арьстан цагдаа нарт бол зодуулаад тий хүнд бэртээд нэг иймэрхүү асуудлаас болоод тухайн үед бол сая сүүл бас нэг мөн одоо хар арьстай хүнийг цагдаа нар өгч хэрглэж байгаа тэр нь бас бичлэг төрштөөд нэлээх бослого болж исэн 91 онд бол мөн ийм үйл явдал болж исэн юм байна. За тэгээд түрүүний хар арьстай 25 настай залууд одоо хүч хэрглэсэн дөрвөн цагаан арьстан цагдаа байсан. За үүнийг болохоор замын эсрэг талд байсан нэг иргэн бичиж аваад за энийгээ телевиз радиод өгсөн. За тэгээд телевиз радиогоор цацаж эхэлсэн. Ингээд тэгээд замын хөдөлгөөнд дөрвчлөө гэхэд ч хүн ингээд торгох байд юм уу сануулах болохоос ш маш хүнд гэмтэл автална гэж зоддгоо штэ гэд. Энэ мэдчлэн гарч эхэлсэн ба. За удалгүй дахиад бас нэг ийм хэрэг гарсан. Америкийн нэгдсэн улс Лос Анжелест бол солонгосчуудаас нэлээд төвлөрч амьдардаг юм байна л да. За тэгээд Лос Анжелест архины нэг жижигхэн дэлгүүр ажилладаг Түсүнжа гэдэг эмэгтэй ажилладаг юм байна. Тэгээ энэ дэлгүүрт нь 15 настай бас хар арьстай охин орж ирээд дэлгүүрээс нэм хулгайлах гэж оролдоод тэгээд энэ хүүхдийг барьж аваад цүнхнээс нь барьсан чинь нэлээ бас хүчтэй хүүхд байсан юм шиг байна. Өөрийнх нь нүүрлөө цогсон гэж. Тэгээ энэ Түсүнжа гэдэг энэ эмэгтэй газар дуунахта нөгөө одоо тэр зарлалтай лангууныхаа доор байсан буугаан аваад буудсан юм байна л да хайсанда. Ингээд амь насанд нь хүрсэн. За энэ мэтчлэн яг хар арьстантай холбоотой хэрэг яг 1991 оны үед бас ингээд цувраад гараад за тэгээд хар арьснууд бол нэлээ эсэргүүцэл үзүүлчихсэн. Яагаад ингээд хүний хэмжээнд авч үзэхгүй байгаа юм бэ те. Дараа нь бас шүүх хэрэг дээр эхний тэр ярьсан 1991 онд гарсан 25 настай залууд хүч хэрэг одоо хийсэн 4 цагдаад 3-ыг нь болохоор гин буруу гэж үзээд нэгийнх нь болохоор шүүхийг дахин хилэлцгээр ингээд хойшлуулсан юм билээ. Тэгэхээр телевиз радиогоор яг хэрэг нь ийм байна. Тэгээд үндсэн шүүх хурал нь ингэж өндөрлөө гингүүд улс орон даяараа ер нь бол нэлээд шуугаан бол дэгдэж эхэлсэн байдаг юм байна. За тэгээд тэр хүмүүс мэдээж өөрсдийнхөө эрх ашиг хамгаалах үүднээс бол жагсаж цуглааж тэ эсэргүүцлээ тэр шүүх цагдаагийнх нь бол илэрхийлж хагаад явандаа энэ болохоор маш олон хүмүүс цуглараад одоо бүр эмх замаараагүй байдал үүсч эхэлсэн. Тэгээд яг зэрэгэлдээ байсан одоо жишээ нь одоо ийм байршин шатаах за тэгээд дээрэм тонуул хийх ч гэдэг юм ийм байдал руу шилжсэн байгаа. Тэгээд ялангуяа энэ яагаад бас солонгост одоо Америкт солонгос хүмүүстэй холбогдсон бэ гэхээр одоо тэр ойрхон байрладаг Корей таун гэж байгаа тийм. Энэ хэсэг рүү бол жишээ нь цагдаа нар нэг эсвэл гал гарахад галах командын төдийлөн бас очихгүй байсан юм байна л да. Ягаад гэвэл илүү их чухал газрууд нь гэж үзсэн юм уу бусад газруудыг одоо дээрэм тонуул хийхэд тийшээ очоод тэгээ ер нь ч сүүлдээ цагдаагийнх нь өөртөө хүч хүрхээргүй юм бол болсон юм байна. Тэгээд тэнд байдаг одоо солонгост монголчуудын радио гэдэг шиг одоо Америкт солонгосчуудын радиогоор бол ингэж ярьж гисэн юм байна л да. Бид нарыг тий одоо энд ингэж өөрсдөө нэгдэж ээж аавыгаа хүүхдүүдэд хамгаалахгүй бол дэлгүүрүүдэд хамгаалахгүй бол энд бол ямар ч тийм гаргалгаа байхгүй боллоо гэд тэгээд бууны дэлгүүр ажилладаг солонгос хүн байсан юм байна. Тэр бусд хүмүүст ирээд хэрвээ өөрсдөө хамгаалъяг бол буу зэвсэг надаас авч олно гэд тэг илүү зохион байгуулалтанд ороод тэд нар цуглараад буу бариад өөрсдөө одоо тэр дэлгүүрийн халдлагаас бол хамгаалж эхэлсэн юм байна. Манайхаар бол яг Монгол тавнал хамгаалж байгаа гэсэн үг шүү. Тий. Лос Анжелест байдаг яг Корей тавнд одоо өнгөт арьснууд дайрч эхэлсэн. Тэгээд бичлэгийн эхний хэсэгт ч гэсэн гарч байгаа. Эхэндээ бол яах ч боломжгүй ингээд дээрэмдээд тэгээд солонгосчууд уйлж байгаа хэсэг бас гарч байгаа юм. Дэлгүүрээс нэм хулгайлал авчиж байгаа. Шил мөлийн цөмлөл тэнгуут яаж чичээгээ зогсоож чадахгүй тий. Ганцаараа одоо ажилуулдаг эмэгтэйчүүд ч байгаа. Тэгэхээр сүүлдээ болохоор яг саяны хэлдэг шиг буута үзцгээе тий өөрөө өөрсдөө хамгаалъя гэд нэвтрүүлгийнх нь хэлсэн rooftop Korean гэдэг Korean гэдэг үг бол нэлээд одоо модонд орж исэн. Энэ маань болохоор rooftop ч одоо дээвэр хэлээд байгаа шүү дээ тий. Яг орчуулаад утгыг хэлэх юм бол өөрөө өөрийгөө хамгаалъя гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ л дээ. Яг энэ хэрэг явдлаас болж үүссэн. Тэгэхээр энд байгаа Солонгос Корей тавны иргэд бол өөрсдөө хамгаалъя буута тэнцэж эхэлсэн. Гэхдээ айгүй нэгдсэн байдлаар тий зохион байгуулалттайгаар. За зарим хэсэг нь бол дээвэр дээр гарцсан 4-5 буу барьсан. Доор нь бас ингээд залуучууд нь эд хөрөнгө өөрсдийнхөө хамгаалах хинэр хүүхдээ хамгаалахад бол ингээд бас буута зогссон. Тэгээ ингээд өнгөт арьснууд ирээд дэлгүүрдэг нэг юм бол буугаар сүрдүүлээд та бид нар өөрсдийнхөө хөрөнгийг өөрсдийгөө хамгаалж байна. Та нар ингээд холдоо гэд. Ингээд ерөөхдөө нэлээд хит хоног бол өрнсөн байдаг юм байлээ. За тэгээд энэ солонгос хүмүүсийн онцлог гэх юм бол жижиг дунд бизнес ер нь эрхлэхтэй сайн байдаг. Тэнд байдаг дэлгүүрүүдийг бол маш их ажилуулдаг байсан. Арай гэж хөлөө олох гээд байж хахад тэгээд дэлгүүрүүд нь одоо дээрэмдүүлээд ямар ч амьдралын зорилгогүй болох гэдэг юм уу хамаг зүйлийн бүх зүйлийг тоноод явчихж байгаа. Гараараа ингэж хагаад энэ чинь Америктай болохгүйгээд хэлэхэд нь хүртэл ингээд тоохгүй. Тэгээ хан дээр нь одоо Rodney King гэдэг анх тэр хэрэг орсон. Тэр хүн баг баярлаа гэдэг нөө тэд нэр бус хүмүүсийн баяр наадан болж байгаа юм шиг ингээд дуртай зүйлээ аваад сурвалжлагч яагаад ингээд
юм аваад байгаа юм гэсэн. Үнгүү болохоор ч юм уу гэдэг тиймэрхүү сүултээ тийм байдал үүссэн. Эсвэргээр солонгосуудын хувьд бол тийм хэцүү асуудал болоо цагдаа нар ирэхгүй тий. Зарим нь бол ингээд буутай юм дээрэм халдлага болоход бар харж агаад яваад өгөх иймэрхүү тохиолдол байсан юм байна л да. Тэгээд хүмүүс 20-с 60 насны эрэгтэйчүүд нэгтж эхэлсэн гэж байгаа. Тэнгүүд одоо чинь 60 насныхан гэхэд чинь одоо юуны хоёр солонгосын дайныг үзсэн Вьетнамын дайныг үзсэн. Ер нь бол бусад бүх эрчүүд нь гэхэд 3 жилийн цэргийн алба хаажсан. Харьцангуй туршлагатай учраас зохион байгуулалтанд ороод одоо цэргийн зохион байгуулалт гэсэн үг шүү дээ. Одоо яаж хамгаалах вэ? Яаж бие биенийг одоо хаанаас гал нэвэл явах уу гэд. Тэгээд тухайн үеийн гэсэн мэдээгээр гарахтаа ингээд бүр буудалцаад тийм Холливуудын экшн кинонууд байдаг шүү дээ. Яг тэрний хэсэг шиг тэгэхээр тэр чинь яг бодтой гэсэн үг шүү дээ. Буудаал гүүгээл ингээд юмны цаана орцсон. Тэгээд солонгосууд ч өөрсдөө яг толгоогоо нэг юмар боочдаг те нэг тиймэрхүү байдлаар ингээд нэгдэж бол өөрсдийнхөө одоо эд зүйлийг хамгаалаад тэгээд радиогоор нь жишээ нь цагийн хуваарь шиг бүр зүйлүүд ярьдаг болсон юм байна л да. За өнөөдөр ингээд байдал иймэрхүү байна. Энэ хэсэгт ер нь жоохон эвгүй болоод байна гингүүд яг тийшээ нөгөө хөвчин ингээд хэдий дээрээ тарж очиж хамгаалдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар бас нэлээд бидний бол мэдхгүй миний хувьд бол ерөөсөө сонсож байгаагүй бас юм сонирхолтой түүх байлаа. Тийм миний хувьд ч гэсэн аюун сонирхолтой байсан. Лос Анжелес дах солонгосчууд бол өстөж айхтар нэгдсэн байл ч тэ. Тэгээд телевиз радион ч гэсэндээ нэгнийхэн дэлгүүр тоногдоол ингээд хэлэх юм бол за энэ дээр нь боллоо бүгд очроо гэл тэнгүүд баахан буутаа солонгосчууд ирээл нөгөө дэлгүүрээ гадаа ирэнгүүт нөгөө өнгөт арснууд нь шууд айгаал ингээд явах чинь тэ. Ийм байдлаар бол нэлээд олон дэлгүүрүүд бас хамгаалж өөрсдөө төрөнгийг хамгаалж үдэж чадсан. Тэрнээс яг дээр нь тонол хийснийхээ дараа бүх барилгуудаа шатаагаад исэн байлаа гол нь. Яг тонол хийчээд тэ барилга нь үлдвэл бас нэг дотор юм тавьж тавих ч гэдэг юм нэг арга болдоо шүү дээ. Гэтэл дээрэм хийчингүүтээ айгу сонио дотор нь шууд гал тавиад тэнгүүтээ тэр бүхэл бүтэн гудамж талбайг шатаачиж байгаа байхгүй. Тэгээд гал командын машин нь тэр олон газар тэгээ гал гарч чад алийг унтраах уу тэ. Тэгэхээр энэ 25 дээр бол цагдаа нар өөрсдийнхөө асуудлыг шийдэж чадахгүй хаад 25-ыг хамгаална гэдэг бол маш хэцүү байсан. Тэгээд сүүлдээ солонгосчууд өөрсдөө хамгаалаад за тэгээд модонд орсон үгэлгээр Roof Korean буюу Rooftop Korean өөрөөсдөө хүний нутгч байсан ч гэсэн өөрийгөө хамгаалаа гэсэн ийм үг бол тухайн 1990-д гарсан 92 онд гарсан. За одоо бол бүр ингээд нэг төрлийн марг те домог яриа болсон ийм бас түүхэн явдал болж исэн юм байна 1992 онд. За тэгүүнээс хоош гэх юм бол мэдээж хэд хоног өнгөрөөд Америкт засгийн газар нь гэсэн хуралдаад маш их цэргүүдийг 6-7 мянган ойртолцоо байсан цэргийнхнийг тусаагийнхнийг одоо Лос Анжелес руу авчираад яг энэ үед одоо буцаад цэргийн хон тий цагдаа нарын дийлэхгүй байсан босгочдыг ингэж одоо мэдлэлтэд оруулсан учраас энэ зэвсэг барьж байсан хүмүүс өөртөө буцаагаад байшингийнхаа дээрээс бууж ирээд зэвсгээ буцаж хураагаад тий иймэрхүү байдлаар бол энгийн байдалд эргээд орсон гэж байгаа. Тэгэхээр энэ тухай бол ямар ч байсан нэлээ үг хэллэг хүртэл гараад ирсэн. Ер нь хүмүүс солонгосчуудыг бас нэгддэг гэдгээр нь гэсэн одоо 98 онд тэр алт тий цуглуулсан гэдэг энэ зүйлээр нь мэддэг бол Америкт бас хүмүүс энэ талаар нь маш сайн бас мэддэг юм байна. Гэтэ би бичлэгийн үзэл бүр гайхсан шүү дээ. Ерөөс яг киноны хэсэг зураглал юм болоо гэж үздэг. Харин тийм үү? Зүгээр л ингээл буутай тэгээ тэр бууга барьж байгаа ч гэсэн айгүй эвгүй за би ч гэдэг өөр нэг мундаг барьдаг биш л дээ угаасаа барьж үзээ шүү. Гэтэ нэг айгүй эвгүй барайл ингээл лаашаад шивуулдаг бид энэ зохиомл юм бахта ямар сонирм бичлэг вэ гэж бодсон чинь яг судлаад үзсэн чинь яг бодит явдлыг тэгэл ингээд наанаас нь мэдээгээр тухайн үед ингээд байнга танилцуулаад за одоо ингээд тэр сүүлд гарч байгаа бичлэг дээр нь болохоор урдталт нэг юм Америк эмэгтэй за сурвалжлагч ингээд зогссон. За энэ ард ингээд буутай солонгосчууд өөрсдөө 5-ыг хамгаалаад зогсож байна. Дээвэр дээр нь тийм хүмүүс ингээд явж байна гэмтчлэн тайлбарлаж аваас мэдээ гарч илээ. Одоо бол чинь энэ дүрснээр гарч байгаа нүдний шилтэй хүн гарбуу барьцсан. Тэгээд энэ болохоор цуг ажилдаг зүгээр Америк хүн ч гэсэн бас ирж цуг тусалсан байгаа. Тэгээд зүгээр энэ хүний гарч ирсэн мэдээхэд энэ дээр зургнууд ингээд харагдаад өнгөрч байгаа шүү дээ. Тэгэхэд яг гүүж ирээ буудаа сануулад тэгээд машины араар ороод яг тэр чинь одоо нэг буугац нийлэх хоорондоо ч гэдэг юм хоошоо болоод тийм нэг иймэрхүү нөгөө байлтгаж гэсэн ур чадвар байгаад байдаг шүү дээ. Тиймэрхүү зүйлүүд бас харуулад өшөө тэр нэг алдартай зураг гэх юм бол нэг 60-аад насны тэр хүн нэлээд бас тийм гоё хувцастай байгаа маа тэр чинь тэгсэн яг дайнд оролцож байсан хүмүүс юм шүү дээ. Тэгээд инээж байгаа юм нэг зураг тэр болохоор бас нэг өөрөө тийм солонгос хүмүүсийн бахархлыг төрүүлсэн гэсэн тийм зүйлүүдээс одоо болохоор илүү яг тийм нэг домог яриа шиг тэгж бол яригддаг юм байлаа. За тэгээ одоо яг энэ Rooftop Korea гэдэг үгийг хэрэгэлдэг. Өөрийгөө хамгаалын иймэрхүү нөхцөл хэмжлэн их ярьдаг юм байлаа. За тэгээ өнөөдрийн бичлэгээ энэ хүртэл танилцуулаад өндөрлөө нэвтрүүлэг өндөрлөх цаг маань бас байна. Хоёулаа төгсгөлд нь ялагчаа тодруулах тий. За тэгээ манайхан за ямар ч байсан энэ жилийн соног гэсэн сайн ярилцаад үзэх юм бол 10 хоног болчих واخаа гэж бичсэн байна. Хөсгөл увсан 2030 он гэж сонссон санагдаж байна гэж бичсэн байна. За зөв хариулт арай орж ирэх байх шиг байна. За манайхан бас
Надтай амьд Чамбал усанд орж 2026 онд юм болов уу? За суух чимэг 2027 гэх мэтээр бичсэн байна. Тэгээ 2025 оны 1 сарын болов гэсэн байна. Бүр энэс нэлээд хол зайтай байсан тий. За тэгэхээр зөв хариултыг та бүхэнд дурдчих. Тэгэхээр 2045 онд иймэрхүү 10 хоног бол амрах боломжтой цагаан сарын өдөр бол тохиох юм байна. За Чимбахт баяр хүргье. Зөв хариуллаа. Тэгэхээр 2045 онд би тэгтээ энийг дээр өгнө. MJL радио World Group дээр байдаг сонсогч нар маань өгнө. Бидэндээ би 2045 онд 10 хоног амрах юм байна. 45 онд хэрвээ Солонгост байх юм бол 10 хоног тасралж амрах нь байна шүү. Манайхаа гэдэг нэг пост оруулж ирсэн шүү дээ. 45 онд бол нэг 10 хоног амрах нэ. Гэтэ 45 ончууд эдэн настай жаах юм. Солонгос байх ч юм уу, гүү ч юм уу те. Байхгүй л үү те. За тэгэхээр нэвтрүүлэг мандрууд өндөрлж байна. Бид хоёртай хамт байсан бүх сонсогч нартай маш их баярлалаа. Тэгээд Солонгос дахь монголчууд маань сайхан битүүлээрээ маргааш шинийн нэг нь бол эхлэх нь шүү дээ тий. Тэгэхээр монголчуудын маань хувьд маргааш битүүн байгаа. За ингээд нэвтрүүлэг мандрууд өндөрлж байна. Маргааш өдрөө дэлхийн монголчууд нэвтрүүлгээр эргэн уулзлаа. Түр баяртай. За түр баяртай. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүд гээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна.